За сайн байцгаана уу та бүхний энэ өдрийн мэнд хүргэе. Санхүүжилтийн арилжааны хичээлдээ эргэн тавтаа морилно. За ингээд хэдүүлээ дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. За өнөөдөр бид бүхэн MyForex Fund буюу зах зээл дээр нэлээд том байр суурь эзэлж байгаа ийм платформыг авч үзнэ. За ерөнхийдөө нэг хэд хэдэн гол ойлголтыг авч үзээд бидний хийсэн харьцуултаа танилцуулнаа. За MyForex Fund гэдэг энэ платформыг бол нэлээд хүмүүс дуулаад туршиж үзсэн байдаг. За тэгээд тэр дундаа бол нэг энэ дээрх 8 давуу талыг нь бол мартахгүй орхихгүй өнгөрөөж болохгүй. Нэгдүгээрт бол энэ платформ маань шинээр хүчтэй гарч ирж байгаа. Энэ үднээсээ бол нэмэлт бонус урамшуулалттай. Юу байдаг вэ гэхээр phase 1 буюу шалгуур 1 дээрээ амжилттай байх юм бол тухайн дараагийн шат руугаа шилжихдээ 2% урамшуул авах. 2 дугаар шалгуур дээр амжилттай байх юм бол 4% урамшуул авах гэх мэтчлэн дараагийн нөгөө бодит real live дансан дээр амжилттай арилжахад тухайн бүр дээр нас урамшуул аваад явах боломжтой байдаг. За хоёрт нь бол зах зээл дээр шинээр хүчтэй орж ирж байгаа. За энэ бол энэ платформын давуу тал болоод сул тал болно. Сул тал яагаад сул тал болохыг дараагаар нь ярилцъя. Зах зээл дээр бол хэдийн байр эзэлсэн FTMO болоод бусад платформуудтай бол энэ зэрэг бүтээгдэхүүн үүсгэхийг санал болгож байгаа. Тийм ч учраас бол байнгын шинжилт мэдээллүүд бол яг энэ платформтой холбоотойгоор гардаг. Эдний дээр та бүхэн хэрвээ анзаарах юм бол платформ дээр ньюслетер дээр бүртгүүлэх юм бол 7 хоног болгон шинэ апдейтуудын мэдээлэл ирдэг. Тэрийг ингээд алдалгүй аваад явхад бол за энэ платформ ч юм бол нэлээд дөрвтэй ажил хийж байгаа юм байна гэдгийг бол харах боломжтой. За гуравт нь бол мэдээ болоод амралтын өдрүүдээр арилж байгаа нээлттэй байх боломжтой. За та ер нь бол энэ хүртэл хичээл үзсэн байгаа бол бусад арилжааны хувийн арилжааны фирмүүдийг анзаарсан бах. Дийлэнхтэй бас эрсдлээ менеж хийх үүднээс мэдээ болоод амралтын өдрүүдээр арилжаа нээлттэй байх боломжийг орхитуулсан байдаг. Энийг нь бол цуцлсан байдаг гэсэн үг. Энэ мэдээж цаанаа эрсдлээ менеж хийхтэй холбоотой. Гэхдээ нөгөө талаараа бол арилжаачдын хувьд бол мэдээ, дээрээс нь swing trader-уудын хувьд бол арилж байгаа амралтын өдрүүдээр байрлаж үлдэх нь бол маш чухал байдаг. Заавалчгүй бид нар нөгөө сүүлийн үед энэ арилжааны хэв маяг болоод байгаа day trading буюу богино цагийн арилжах шаардлагагүй 7 хоногоор арилж байгаа байраад яг position trading байрлалаа зөв эзлээд явах бүрэн боломжтой байгаа. Тэрийг олгосноор айгуу давуу. За дөрөвт нь санал болгож буй бүтээгдэхүүнүүд нь нийтлэг стандартад нийцсэн. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр мэдээж leverage буюу хөшүүргэн 100 дээрэс нь payout date нь бол яг 14 ч гэдэг юм уу нэлээд зах зээл дээр байгаа топ стандартуудыг авч хэрэгжүүлсэн ийм платформ байгаа. За алдах орон зай ихтэй. За энэ дээр бол юу гэж байна гэхээр daily drawdown бол 5%, гэхдээ өөр бусдаар бол max drawdown буюу дээдлэлтэй 12%-ийг алдах боломжтой буюу бусад платформуудын хажууд бол нэлээд том боломжийг арилжаачд олгож байгаа. Мэдээж бол арилжаа өөрөө эрсдэлтэй учраас юм болгонд төлөвлөсний дагуу явдггүй. Гэхдээ энийг бол бид нэр сөрөх гэж нөгөө төлгөөгөө сайн гаргаад эрсдлээ менеж хийдэг байгаа. За тавт нь бол нэмэлт боломжууд ихтэй. За энэ дээр юу гэж ярьж байна гэхээр сүүлийн үед MyForex Fund-ын гаргасан дүрмүүдийг бусад платформуд нэлээд хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ дээр бол free retake буюу анхлан энэ зах зээл дээр хэрвээ яг зорилттой шалгуурдаа хүрээгүй болвол тэгсэн ирнэ амжилттай буюу бага хэмжээний ашигтай ажиллаж байгаа бол нэмэлтээр үнэгүй дахиж нөгөө эрхээ авах боломжийг нээж исэн. За энийг нь бусад платформуд дорн ингээд хэрэгжүүлээд явж байгаа. За үн хямд. За энийг бол бид нар харьцуултаар үзнэ. За гуравт нь бол шалгуур нам. За энийг бол энэ платформынхаа вебсайт дээрээс нь үзцгээе. За энэ MyForex Fund-ийн MMF гэж товчлсон энэ платформын бидний evaluation буюу яг шалгууртай үндсэн хэсэг рүү орж ийн. Дийлэнх арилжаачдын evaluation-ыг нь давж үздэг байгаа. За энэ ямар төрлийн хүмүүс тохиромжтой вэ гэх мэтлэн мэдээлүүд нь орсон байна. За MMF-ийн хувьд бол үндсэн нэг юм 6 key дүрмтэй 5% drawdown, 12% overall drawdown, 8% profit target on phase 1, хоёрт phase дээр 5%, тавт нь бол 5 trading days буюу бусад платформуудыг бол хамгийн багадаа 5 өдөр арилжах боломжтой. 6-т нь бол no trading restriction буюу ямар нэгэн
арилжааны шалгуур байхгүй. Тэгээд нэмэлтээр бусад дүрмүүдийг унших юм бол энэ дээр ингээд нэг бүчэн заасан байгаа. Энэ улаанаар тодруулсан нь бол сүүлд өөрчлөгдсөн заалтууд нь, ногооноор нь бол нэмэгдсэн заалтууд нь гэж ойлгож явж болно. За буцаад дэлгэц рүүгээ ороход юм байна. За sleep сул талуудын улаанаар тодруулж харсан байгаа. Энэ дээр бол slippage буюу яг таны авах гэж буу ханш зах зээлийн эрэлттэй байгаагаас хамаарат яг тухайн мөчөд авахдахгүйгээр буюу илүү үнийн зөрүүтэй авахдахыг бид нэр slippage гэж арилжаан дээр нэрлэдэг байгаа. Энэ бол эдний платформ дээр бол нэлээд өндөр байх байдаг. За заримдаа бол энээс болоод нэлээд эрсдэл гардаг. Хоёрт нь бол хэрэглэгчтэй харилцах албан нь онцгой тухайлсан асуудал дээр хойрог. За энэ бол за та бүхэн анзаарах юм бол Trustpilot дээр энэ платформ маань нэлээд өндөр үнэлгээтэй байгаа. 6787 excellent bad гэсэн ревюнууд бага байдаг. Гэхдээ яг ингээд гол асуудлуудын тулгаад үзэхээр яг одоо надад тохиолж ирсэн асуудлууд ч гэдэм өөр бусад асуудлууд дээр яг тухайлсан буюу би одоо хэрвээ slippage-ээсээ болоод миний арилжаа ингээд нэгэн секундын дотор ингээд асуудал үүссээд би ингээд эднээс болоод алдаа үүссэн бол MyForex Fund-аас хариу өгөх гэж жоохон уддаг. Эднийх бол customer service буюу хэрэглэгчтэй үйлчлэгээ бол маш сайтай. Гэсэн ирнэ бол яг тухайлсан ийм одоо ямар нэгэн байдлаар азгүй тохиолдолд хэдүүлэнд айгу ховор тохиолддог асуудал үүсэх юм бол тэрний хариуг одоо олж авах гэж айгу уддаг. Зарим тохиолдолд ямар ч хариу ирэхгүй байх магадaltaй. Миний тохиолдолд бас нэг иймэрхүү юм болоод ямар ч байсан асуудал нь бол тодорхой хугацааны дараа шийдэгдэжсэн. Гэхдээ бол энэ дээр бол айгу процесс нь бюрократик процесстэй байсныг нь бол дурдах хэрэгтэй. Энэ нь бол тэгээ ганц надад биш та бүхэд ингээ хэрвээ анзаарах юм бол энэ poor энэ хүмүүс байгаа одоо хамгийн цэцгэл дундуур байгаа усууд дээр нь харах юм бол дийлэнхтэй дандаа account creation poor одоо dissolved update инглээ like account hack ингээ болсон буюу аккаунт нь хакт болсон чинь ингээ цаанаас нь шийдэж өгөхгүй байсан. Би ингээ фанд гэхдээ юм болсон гэх мэтчлэн иймэрхүү асуудлуудыг хэлдэг. За тэгээд үүсгэн байгуулагтад удаагүй буюу энэ платформ нь өөрөө 20 оны 7 сараас нээлттэй байсан. Тэгээ 21 оны 3 сараас эхлээд хамгийн анхныхаа хэрэглэгчдийг бүртгэж авсан. Нэг үгээр ковидын үеэр нэгдээд одоо нэг жил 6 сарын нүрийг үзэх гэж байна. Яг идэвхтэй үйл ажиллагаа явуулаад. Тэгээ энээс хойш бусад нэг зах зээл дээр байгаа платформ маань олон жил үйл ажиллагааг болж байгаа учраас харилцагчдын итгэлийг олох нөгөө талаараа бол зах зээл дээр байр сууриа алдаад бас алдах юмтай болсон байгаа гэсэн үг. За MyForex Fund дээр маш хурдцтай явж байгаа. Гэхдээ нэг хэрэгжүүлж орж чадаагүй юм бол хувьцаа арилжих боломжгүй. Та бүхэн мэдж байгаа. FTMO дээр бол penny stock хүртэл арилжих боломжтой байдаг бол MyForex дээр энэ бол орж ирээг байгаа. За ерөнхийдөө бол ийм бидний арилжааны уул маань та бүхний харж байгаачлан одоо бид нар энэ FTMO Fidelcrest Fiverr-ыг танилцуулсан. Нэмэлтээр та бүхэнд зах зээл дээр нэлээд хүч төрөн орж ирж байгаа MyForex Fund-ыг хувийн арилжааны фирмүүдийн алхам хоёр дээр ингээд танилцуулаад явж байна. MyForex Fund дээр бид нэр крипто буужин багаас бид нар ингээд харьцуулт хийсэн байгаа. Энэ дээр та бүхэн сонирхуулаад энэ дээр нэлээд засаад оруулсан учраас та бүхэн сонирхолтой байж магадгүй. За MyForex Fund FTMO гэж зах зээл дээр одоо тэргүүлж байгаа платформтой харьцуулсан харьцуулт байна. За энэ харьцуултыг бид та бүхэнд үн төлбөрөөгөө хавсрах учраас та бүхэн танаад зоорой ямар ч байсан хэрэгтэй мэдээллүүдийг нь аваад явчих. За харьцуултаас та бүхэн анзаарж байгаа голын баг нь голлох үзүүлэлтүүд нь хоёр талд нь FTMO болоод MMF-ийн үзүүлэлтүүдийг нь харьцуулсан байна. Ногооноор нь бол аль нэг талдаа онцгой давуу талтай бол энийг нь харьцуулсан байна. Бид нэр хичээлээ нэг богино хугацаанд илүү үр дүнтэй байх үүднээс айхтар сунжруулахгүй байгаа. Тэр үүднээс хэрвээ та шаардлагатай бол энэ бичлэгийг зогсоогоод үзэх боломжтой учраас жоохон хурдан яриад явж байгаа шүү ойлгоорой. За FTMO дээр бол бид нар 10,000-аас 200,000 долларын санхүүжилт олгож буй багцуудыг хэрэглэгчд санал болгодог. За MyForex Fund дээр бол энэ маань 10-аас эхэлдэг байсан бол саяхнаас 5k буюу $5,000 эхэлсэн бага төлбөртэй багцуудыг санал болгож байгаа. Нэмэлтээр тогтмол биш ч гэсэн туршилтын хугацаанд 300k буюу $300,000 дансыг санал болгож байгаа. Тэгэхээр бол одоо FTMO-гийн санал болгож чадаагүй $300,000 багцыг санал болгодог байх нэ. За тэгээ энэ талаараа бол MyForex Fund бол зах зээл дээр тэргүүлж байгаа FTMO гэдэг платформоос давуу байна. За төлбөрийн хувьд бол FTMO-гийнх яг өнөөдрийн ханшаар
энэ он 2022 оны 9 сарын байдлаар 155 евро. Тэгээ евро маань доллартай тэнцсэн ойролцоогоо үнэтэй байгаа учраас энэ маань 155 доллар гэсэн үг. За яг 10,000 долларын MyForex fund-ыг харах юм бол 84 доллар буюу нэг үгээр бага дүнтэй багцууд нь 2 дахин хямд байна. За дээшээ 200,000 долларах бол энэ дээр одоо 978 буюу нэг 100 долларын ялгаа бас байна. Гэхдээ нэг үгээр бол бага дүнтэй багцууд нь 2 дахин хямдхан иймэрхүү харьцуултыг харж болох нэ. Тэгэхээр бол MyForex fund хэрэглэгчдээ илүү хямд үнээр багцуудаа санал болгож байна гэсэн үг. За target буюу яг урдаа тавьсан зорилт нь бол хэрэглэгчдээс MyForex fund 8%-ийг санал шаарддаг бол FTMO бол стандарт 10%. 10% бол стандарт болцсон. Ууг нь бол ер нь бол бас өндөр хөв. Тэгэхээр 8% санал болгож байгаа нэг үгээр бол энийг даваад гарах хүмүүс нь их байх боломжтойг хэлж байна. За opportunity if gain but not win the challenge гэдэг. За энэ дээр бол сорилтыг давж чадаагүй тохиолдолд олох боломжууд энэ бол маш чухал болсон. Сүүлийн үед энэ prop firm буюу санхүүжилт олгож байгаа компаниудыг ерөөсөө энэ хүмүүсийн олгож байгаа төлбөрөөс ашиг олоод байгаа юм биш үү гэдэг хардталтай маш ихээр явдаг. Тэр чүүднээсээ бол энэ компаниуд өөрсдийнхөө бизнесийг тодорхой хэмжээнд нээлттэй олгоод орлогуудаа бол ил тоо тайлагнадаг. За ерөнхий бүдүүн бааргаар ерөнхийдөө одоо төлбөрөөс буюу энэ шимтгэлээс тэдэн төгрөг олж гин. Үлдсэн нь бол бид нар яг нөгөө өөрсдийн арилжаачтай хийж байгаа арилжаанаас ашиг хэлбэрээр үлдэж байгаа орлого гэдэг нээлттэй тайлагнадаг болоод эхэлж байгаа. За энэ дээр бол FTMO сүүлийн MyForex fund-ыг дагаад 14 өдрийн free extension санал болгодог болсон. Нэг үгээр бол та хэдий 10% та хүрээгүй ч гэсэн магадгүй 6%-аас дээш байх юм бол танд 5%-аас дээш байх юм бол 14 өдрийн хугацааг сунгаж өгдөг. За тэгээд хэрвээ 5% та хүрэхгүй эсвэл одоо 14 хоногтой багтаж чадаагүй бол 30 өдрийн челленж нэмэлтээр одоо үн төлбөр өгдөгөө гэсэн. За MyForex fund-ийн хувьд бол 30 өдрийн сонголт өгдөг. За тэгээд дээрээс нь unlimited retake буюу үн төлбөргүйгээр хичнээн ч удаа одоо энэ сорилтыг давах боломжтой. Гэхдээ хамгийн гол нь ашигтай байх хэрэгтэй буюу at least нэг 10-20 доллар ашигтай дээшээгээ дансаа улаалгаагүй байх хэрэгтэй гэсэн. За max drawdown буюу хамгийн багадаа хамгийн ихтэй хичнээн хувийг алдагдлалд оруулах боломжтой үе гэдэг дээр бас та бүхэн харж байгаа. FTMO-гийнхаа 10%, MyForex fund-ийн 12% байна. За энэ дурдж байгаа тоонууд энэ 22 оны 9 сарын байдлаар гэдэг санаарай. Энэ маань бол ойрын сар 2 сарда өөрчлөгдөхгүй байх. Гэхдээ зах зээлийн жамаараа бол өрсөлдөөн ширүүсэж байгаа учраас тодорхой хэмжээнд өөрчлөлтөд ороод ирэх магадгүй шүү. За тэр үед нь бид нэр бас энэ нэг чартаа шинжилсэн байх болно. За daily max drawdown буюу өдөрт алдах боломжтой дээд лимит нь 5%. За MyForex fund дээр 5% гэсэн нэ улаасгсан байгааг анзаарж байгаа. Энэ маань тухайн өдрийн эхлэл equity-гээс болоод балансаас байдаг. Энэ одоо MyForex fund-ийн одоо хамгийн их асуудал дагуулдаг фичер нь юу вэ гэхээр хэдүүлээ 10,000 долларын данстай FTMO-гийн аккаунт менеж хий. Биднэрт одоо өдөрт алдаж болох дээд хэмжээ маань 5% буюу $500. Маш ойлгомжтой. Эхний өдрөө та $400 алдсан байх юм бол танд 9,600 байна. Дараагийн өдрөө та ингээд одоо дахиад $500 алдах боломжтой гэх мэтлэн иймэрхүү байдлаар ингээд явдаг. Тэгээд дээдлэлтэй 10% алдах буюу 9,000-аас доош орж болохгүй. Тэрийг л мөрдөж явах юм бол таны 5% чинь одоо шахалтанд орохгүй гэсэн үг. За энийг энгийнээр тайлбарлах юм бол за одоо 2 өдөр дараалал 4%-аар алдчихъя. Тэгэх юм бол танд та энэ 5%-ийг бол эвдээгүй. Гэхдээ 3 дахь өдөр нь бол та 4-4-гээр 8% алдагдал үлээсэн учраас хамгийн дээдлэлтэй өдөрт алдах хугацаа боломж чинь 2%, 5% биш 2% буюу $200 талтай алдаж болох боломжтой гэх мэтлэн ингээд шахагддаг. Бусдаар бол хэрвээ та ашигтай байгаадах юм бол дээдлэлт нь 5%. Гэхдээ энэ эхлэл дүнгээсээ байдаг. MyForex fund-ийнх бол тухайн өдрийн одоо эхлэл дүнгээсээ буюу та $10,000 данс ажиллаж авч болно. Магадгүй тэрийгээ та ашигтай болоод 13,000, $15,000 болголоо гэхэд тухайн өдрийнхөө эхлэл дүнгээс буюу $15,000 өмнөх өдөр нь ашигтай ажиллаад $5,000 ашиг хийгээд $10,000 15,000 болгоцсон ч гэсэн маргааш өдөр нь 15,000-аас 5% буюу нэг үгээр та одоо $750 ингээд алдахад л таны данс чинь ингээ байхгүй
дахиад шинээр ингээ алддаг. Тэгээ энийг хүмүүс ерөөсөө сайн анзаардгүй. Тэгээд нийтлэг стандарт биш учраас ингээд эргэлзээд нэг үгээр бол би $5,000 хийсэн юм чинь одоо $15,000 байлаа гэхэд 9,500 болохгүй бол би ингээд 5,500-ийн ингээд одоо боломжтой байна гэж бодоод идэг нь буруу байдаг шүү. Тэгэхээр энийг маш сайн анхаараарай гэж хэлэх байна. За trade restriction буюу арилжааны хязгаарууд дээр бол FTMO дээр та бүхэн мэдж байгаа. Хэрвээ шинээр гарсан FTMO-гийн swing account биш бол та мэдэн дээр арилжах боломжгүй. За тэгэхээр энэ дээр жоохон залруулах гэхэд нэг мэдээ эхлэхээс нэг 2 минутын өмнө, мэдээ дууснаас хойш 2 минутын өмнө, 2 минутын дараа ч гэх юм уу тодорхой хэмжүүрүүд байгаа. Мөн дээрээс нь одоо энэ мэдэн дээр бол энэ дээрх мэдээнүүд одоо NFP дээр бол одоо юу гэдэг NFP release дээр бол энэ AUD NZD ч гэдэг юм уу эсвэл Euro GBP гэдэг юм уу USD JPY ч гэдэг юм энэ дээрх мэдээллүүдийг NFP release дээр бол арилжиж болохгүй. За мөн дээрээс нь ингээд голлох хугацаануудыг заагаад өгсөн байдаг. Одоо ямар мэдэн дээр одоо ямар хослолууд дээр бүх мэдээ биш голлох мэдээнүүд дээр ингээд дээрх юмнуудыг арилжах боломжгүй байдаг шүү. За тэгээд танд харьцуултаа нэмж харуулахад за тэгээ амралтын өдрүүдээр арилжаагаа авч үлдэх одоо нээлттэй байх боломжгүй байдаг. За энэ маань бас амралтын өдрүүдээр сүүлийн үед нэлээх мэдээ шууган гарч байгаатай холбоотойгоор ажлын өдөр эхлэхэд арилжааны одоо нэлээд том хөдөлгөөнүүд орж ирдэг. Тэр үүднээс нь ингээд сэргийлэх үүднээс ийм шалгуур тавьсан бол MMF-ийн хувьд бол та мэдэн дээр арилжж болно. Мөн дээрээс нь амралтын өдрүүдээр арилжах боломжтой. Гэхдээ хамгийн гол анхаарах юм нь мэдээж арилжаа болгон дээрээ юу хийх ёстой. Арилжаа болгон дээрээ стоп лоссоо байршуулна. Тэгээд ер нь хэрвээ ашигтай ажиллаж байгаа бол трейлинг стоп тавиад ашигтай ажиллаж байгаа шахаж авахгүй бол FTMO шиг юм доошоогоо одоо хасах 5% руугаа ортлоо ингээ хүлээх юм бол аль хэдийн ингээ та том алдагл хүлээсэн байх болно. За leverage-ийн хувьд та бүхэн мэдж байгаа. Нэгийг харьцан 100, нэгийг харьцан 100 энэ бол одоо энэ хоёр платформын одоо стандарт сетапууд байна. Credibility буюу established firm хэр ихтгэл хүлээсэн фирм бэ гэдэг дээр FTMO дээр би бол та бүхэн өмнө нэлээд ярьсан. Энэ бол одоо зах зээл дээр хамгийн нэр хүндтэй одоо яг мөнгөө цаг тухайд нь өгж байгаа ийм платформ байгаад байна. MyForex Fund-ийн хувьд бол мэдээж одоо та бүхэн харж байгаа зөндөө олон хүмүүсийн сэтгэл 4.9 одоо оноотой байна гэдэг бол 5 оноос маш өндөр үзүүл. Гэхдээ бид нэр одоо маш айхтар байх хэрэгтэй. Нэг үгээр бол тим ч их алдартай биш. Тэгээд дээрэс нь 2020 оны 7 сард үүсгэн байгуулагдсан. 21 оны 3 сараас одоо бүтээгдэхүүнээ санал болгоод явж исэн. Тэгээд тийм учраас хэрвээ энэ платформ дээр ашиг хийж чадж байгаа бол таныг одоо ашигаа үргэж татаж аваад тэрийгээ одоо хувийн данс руугаа юм уу бусад ингээ эрсдлийнхэн данс руу оруулж байгааг хүсье. Яг ийм зарчмаар одоо ашигтай ажиллаж байгаа юмшгээр харуулад хүмүүсийг ингэж одоо фом оруулна гэх юм уу те хүмүүсийг ингээ хамж агаад дампуурсан тохиолдол бол биднэрт өмнө биш шүү. За та бүхэнд би өмнөд орж ирсэн Funding Talent гэдэг энэ сайт ингээд хамтаа өнгөрөөсөн ингээ гайхалтай мөчүүдтэй бид нэг баярлаа. Тэгээ бид нэг ингээ та бүхнийг сандаа гэж ийм юм явуулсан. Тэгээ энэ дээр ашигтай ажиллаж исэн олон хөрөнгө оруулсан хүмүүсийн тэгээ бүх мөнгө ингээ байхгүй болсон шүү. Тэгэхээр энэ үднээс тухайн платформ бол шинэ байгаа учраас бас нөгөө mature буюу тодорхой ингээд зах зээл дээр байр суурь ажиллаад нэр хүндтэй болоод ирэх хүртэл нь бас эрсдлээ аль болох дор бүрнээ менеж хийгээрээ. Тэгээ санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ болгонд нь бас шуураад явж болохгүй. Тэгээд давхар хажуугаар нь өөр платформудад дагаж ашиглаж авах хэрэгтэй. Мөнгөө бодтоор татаж авч явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ дээрх компаниуд нээлттэй компаниуд биш. Дандаа хувьцаат хаалттай компаниуд учраас тайлан тооцоог нэг бүрчлэн бид нар харах боломжгүй байдаг шүү. Тэгэхээр зарим компаниуд сурчлагаа хийж явуулаад ирэхээр цаанаа алдагдaltaй байдаг шиг энийг та бүхэн дор бүрнээ мэдж аваарай гэж хүсэх байна. За profit split-ийн хувьд бол FTMO-гийн хувьд бол ойлгомжтой 80-20. Тэгээ scaling plan дээрээ 90-10 болдог. Энэ бол бүр гайхамшигтай үзүүлэлт.
MyForex Fund-ийн хувьд бол 75-25, эхний сараа бол 75-25, хоёр дахь сараа 80-20, гурав дахь сараа 85-15 гэсэн маягаар ингээд төлбөрөө төлөөд явдаг. Тэгээд эхлээд бол эхний сарууд л жоохон төвхтэй болохоос ш дараагийн сараас бол 85-15 гэдэг бас маш их одоо өндөр хувь хэмжээг бол илэрхийлжтэй өгдөг. За withdrawals буюу одоо яг төлбөрөө FTMO бол monthly сар болгоны одоо нөгөө арилжаа ихсэн өдрөөсөө ингээ хуваарлаад явцдаг. Гэхдээ FTMO дээр бол сүүлд энэ MMF болоо бусад платформудтай хийсэн өөрчлөлтүүдийг дагаад хэрэглэгчээс асуудаг болсон байгаа. Нэг үгээр бол та хэрвээ үсэх юм бол 14-өөс 90 хоногийн хугацаанд хүссэн хугацаанд ингээд авч болно. Одоо мөнгө ойрхон хэрэггүй байх юм бол та магадгүй бөөгнүүлж жагаад 90 хоногт нэг авч болно. Эсвэл яаралтай хэрэгтэй байх юм бол 2-7 хоногт нэг авч болно. Стандарт нь бол 30 хоног гэдэг бол MyForex Fund-ийн эхний одоо лайв данстай болоод яг бодит дансаар менеж хийгээд явах үед эхний сар бол баталгаатай яг 1 сарын дараа орж ирнэ. Тэрний дараанаас 2-7 хоног болгонд нэг удаа мөнгөө татаад явах боломжтой. Refunds гэдэг энэ чухал хэсэг байна. За анхны оруулсан мөнгө буюу бидний түрүүнд дурдаад байгаа энэ нөгөө челленжийг эхлүүлэхэд 10k $10,000 данс дээр $84 төлж байгаа бол эхний сараа амжилттай арилжсны дараагаар өгдөг. Тэгээд түрүүний би нөгөө давуу талууд дээр дурдсан MyForex Fund дээр нэмээд 4% бонус өгөх жишээний FTMO дээр бол их шаардлагагүй шууд одоо анхны мөнгөний буцаа олголт өгчдөг ийм байх жишээний. За тэгээ retake failed гэдэг хэрвээ одоо зорилтондоо хүрээгүй гэхдээ алдсан тохиолдолд бол FTMO дээр бол ямар нэг уучлах юм байхгүй шууд л ихнээс нь төлнө. MyForex Fund дээр бол ойролцоогоор 10% дискаунттэй. Гэхдээ яг 10%, хуучин бол яг 10% байсан. Одоо бол баг зэрэг өөр дүнтэй болсон. Жишээ нь одоо $10,000 данс дээр $84 эхэлж байгаа бол одоо алдаад шинээр эхлүүлэхэд бол $75 буюу $9 зөрөөтэй ч гэдэг юм нэг иймэрхүү болсон. За тэгээд trading funding growth дээр бол те мэдээж энэ дансаа та нэг $200,000 арилжчаа тэгээ болчихж байгаа гэсэн үг биш. Энийгээ цаашаа 4 сар тутам ашигтай ажиллаад байх юм бол 30% дансыг та нэмэгдүүлээд явдаг бол Forex FTMO дээр бол 25% байдаг. За тэгээд trading product буюу ямар төрлийн бүтээгдэхүүн дээр бол арилжж болох дээр бол FTMO одоогоор бол илт 5 байна. Forex, stock, indexes, commodities, crypto. За MyForex Fund бол жоохон хязгаарлагдмал. Гэхдээ Forex, indexes, commodities саяхнаас crypto оруулж ирсэн. Одоогоор бол гэхдээ stock буюу хувьцаа бол байхгүй байгаа. Тэгээд цагийн хувьд бол энэ амралтын өдрүүдээр crypto арилжж болдог хоёулаа юм болцсон байгаа. За энэ дээр нэмж дуртаагүй ганц хоёр зүйлийг хэлэхэд за MyForex Fund ингээд дээрх ногооруулсан буюу олон үзүүлэлтүүдээр бол зах зээлийн тэргүүлэгч болох FTMO-оос илүү байна. Гэхдээ хоёр үзүүлэлт нь бол маш том руунаар улагссан байгаа учраас дээрх юм дээр та бүхэн анхаарлаар хандуулаарай. За өөр нэг сануулж хэлэхэд MyForex Fund дээр $300,000 даас 2-ыг буюу дээдэлтэй $600,000 даас менеж хийдэг бол FTMO дээр эхний одоо шууд мөнгө төлөөд яг өөрөө шалгуураараа биш мөнгө төлөөд бол дээдэлтэд нэг хүн $400,000 арилжах боломжтой. За тэгээ цаашаагаа нөө scaling plan-аараа бол нэмэгдээд явах боломжтой. За энэ улаанаар тодруулсан 5% дээр одоо нөгөө эхлэл баланс нь хизээнээс тооцогдох вэ гэдэг дээр бол яг MyForex Fund дээр дэлгэрэнгүй нарийн цагийг нь бол тусгаж өгөөгүй байдаг. Гэхдээ Монголын цагаар бол дийлэгтээ үүрийн 5 юм уу 6-д байдаг. За энийг та бүхэн хэрвээ дэлгэрэнгүй харьяа гэх юм бол FTMO хэрвээ арилждаг бол FTMO дээр хамгийн доотлолт нь та бүхэн зориулсан time zone converter гэдэг ийм хэсэг байдаг. Та энэ дээр өөрийнхөө байршлаа оруулаад явж болно. Эсвэл нөгөө цагаа компьютер дээрээ цагаа автоматар тааруулсан байдаг бол авто детект хийгээд за миний хувьд бол Монгол улсын нийслэл Улаанбаатарт байршиж байгаа учраас яг одоогийн цаг бол бичиж байгаа цаг маань 5 цаг 23 минут. За миний одоо daily loss маань өөрийн 6 цагт ингээд одоо зуны цагийн хуваар Европын зуны цагийн хуваараар Central European Standard Time гэдэг үйл бол set болчдөг. 100 бол set болчдөг. Өөрийн 6-ад ингээд шинжлэхтэн. Тэгэхээр нэг үгээр бол 6-аас өмнө авсан дансаа өөрийн 6-аас хойш дахиад шууд 5% халаалтагдaltaд оруулж болохгүй гэсэн үг. Тэгээд гих мэтлэн нэг иймэрхүү энэ цагийн time zone converter-ыг та вебсайтаас харж болно. Эсвэл FTMO арилждаг бол FTMO-гийн платформ дээр дэлгэрэнгүй мэдээлэл нь байгаа.
За сүүлийн байдлаар бол MyForex Fund дээр YouTube дээр маш гоё дэлгэрэнгүй бичлэгүүд бол нөгөө арилжаачдын хэрхэн одоо амжилттай харилцсан заавар бичлэгүүд байдаг. За сэтгэлдлүүдийг нь та бүхэн уншиж олно. Ерөнхийдөө бол overall маш сайн ам сайтай байдаг. За тэгээ багцуудын хувьд бол та бүхэнд өмнө дурдсанчлан ийм олон төрлийн багц байгаа. Бид нэг бүрчлэн видеоныхоо нөгөө одоо энэ MyForex Fund дээр бас нэмэлтээр яг арилжааны данс хөтлөд явах боломжтой. Магадгүй учраас та бүхэн энэ хэсгийг нь бол төрөлдөө орхийг. Гэхдээ энэ хэсгийг нь бол та эдийн ойлгочтой учраас энэ харьцуулалтаа хараад явцсан илүү ойлгомжтой бахаа. Тэгэхээр илүү нуршилгүйгээр энэ хүрээд энэ хичээлийг өндөрлөе. Дэлгэрэнгүй яг хэрэгтэй мэдээллийг хуваалцсан бахаа гэж найдаж байна. За та бүхэн амжилт хүсье. Баярлалаа.